Ерөнхий сайд оюун эрдэнэ өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөхөө мэдгдсэн. За тэгвэл дараагийн ерөнхий сайд хинбэ гэдэг тавар олон нийтийн анхаарлын гол сэдэв болоод байна. За энэ сэдвээр сэтгүүлч төвшин тулга мэдээллийг та бүхэнд дэлгэрүүлнэ. За өчигдөр шөнө дүүл хуралдсан Монгол Ардын намын баг хурлын зүгээс ардчилсан нам хамтарсан засгийн газраа гэрээгээ бол зөрчсөн гэдэг агуулгаар засгийн газраас гаргах шийдэлд хүрсэн байгаа. За тэгвэл ардчилсан намын хувьд өнгөрсөн 10 сарын хугацаанд оюун эрдэнэ засгийн газрын хамаг галтай сэдвүүдийг бол авч ажилласан байдаг. За тухайлх юм бол хэд холболтын хилцээр дээр бол Туван сайд, за Эгийн годын усан цахилгаан станц Одон туяа дээр, за Евразийн худалдааны хилцээр Ган төмөр дээр, за мөн ураны төслийн ажлын хэсгийг бол улсын хурлын гишүүн Пүрэгдурж бол ахалсан байдаг. За мөн хөрөн хураах хуульч гэсэн Алтан гэрэл сайд дээр бол явж байгаа. За тэгвэл Монгол Ардын нам ардчилсан намын одоо хийх ажил дууссан гэдэг агуулгаар хандаж тусаа намыг засгийн газраас гаргахаар болж байна. За харин ардчилсан намын дарга Ган төмрийн зүгээс ардчилсан нам бол хангалттай ажил хийсэн. За харин хамтарсан засгийн газрын гэрээг зөрчсөн зүйл байхгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байна. Үнэ ярьсан дээр дээ. Би бол тэрийг оюутан даргаас тэрийг л шаардна. Үнэ хэлээ. Хотол хуурамгаар бол хоол явахгүй. Ардчилсан намын 1-2 гишүүнийг одоо шалтгаан болгоод ардчилсан нам хэрвээ засгаас гарсанд энэ гишүүд буруутай бол ардчилсан нам өөрөө хариуцлага тооцоол явчих байх. Тэр хариуцлагыг ардын нам тооцдог ч зүйл биш. Тийм учраас бол одоо үнэн мөнөөрөө явахыг хичээ. Би өөрийнхөө итгэлийг бол одоо энэ мөчид ингээд тасалж байна. За ерөнхий сайд оюун эрдэнэ зүгээс хамтарсан засгийн газрыг байхгүй болговол өөрөө ажиллаа өгнө гэдгийг бол мэдгдсэн байгаа. За тэгэхээр түүнийг ажиллаа өгөх үү үгүй юу гэдэг асуудлыг олон нийт чих тавин хүлээж байна. За хэрвээ ажиллаа өглөө гэхэд Монгол Ардын намын дараагийн дарга хэн байх вэ гэдэг асуудал мөн давхар хөндөгднө гэсэн үг. Тэгэхээр мэдээж Монгол Ардын намын дүрмд бол намын дарга нь ерөнхий сайд хийнэ гэсэн ийм дүрмтэй. Энэ ч утгаараа оюун эрдэнэ ерөнхий сайдаас буусан тохиолдолд Монгол Ардын намын даргын албан тушаалаач гэсэн дараагийн хүндээ бол шилжүүлж өгөх ёстой гэсэн үг. За энэ хүрээнд Монгол Ардын намын их хурал хурлаж шин даргаа бол сонгон. За тухайн дарга Монгол улсын засгийн газрыг тэргүүлэх асуудал бас яригдана гэсэн хүлээлттэй байна. За ингээ Монгол улсын дараагийн ерөнхий сайд хэн байх вэ гэдэг асуудал мэдээж олон нийтийн анхаарлын төвд байна. За үүнд бол мэдээж Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөх өөрийн хүнээ бол томилох хаа гэсэн ийм хүлээлт бол бий. За улсын хурлын дарга Амар Усхлангийн хувьд их хурлын даргийнхаа ажлыг бол үргэлжлүүлэн хашна гэдгийг бол илэрхийлсэн байгаа. За түүний хувьд ч гэсэн их хурлын эндэр дээрээс засгийн газарт тодорхой ташуур өгөөд сууж байсан дээрээ гэсэн хөлбөрийг бол одоо сонголтыг хийж байгаа. За ингээд засгийн газар хэрэглэх газрын дарга учрлалын зүгээс өөрийгөө бол ерөнхийдөө 2020 оны сонгуулийн үеэр Монгол Ардын намын одоо гол тохойг барьж ялалтанд хүрэхэд бол нөлөөлсөн хүн гэж өөрийгөө бол үздэг. Энэ ч утгаараа ерөнхий сайдын албан тушаалыг хаших, цаашлаад намын дарга болох бас ийм сонирхол бол түүнд бол бий. За ямар ч тач энэ асуудлаар одоо бол байр суурь илэрхийлэхгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байна. За оюун эрдэнэ засгийн газрын би одоо энэ галтгойг хариуцж байгаа сайдын хуваар энэ болоод байгаа үйл явц дээр ямар нэгэн одоо хувь хүний байр суурь дүгнэлт хийх нь өөрөө за хувь хүний зүгээс бол энэ боломжгүй зүйл. Дээрээс нь хувь хүний зүгээс энэ дүгнэлт хийх нь бас одоо ёс зүйн хувьд зохимжгүй. За дараагийн яригдж байгаа хүний нэр бол улсын хурлын гишүүн Ган Зүргийн Тэмүүлэн. За түүний хувьд бол ерөнхийдөө оюун эрдэнэ засгийн газрын хөгжлийн бодлого төлөлтийг бол одоо шүүмжилж ирсэн. Төсвийн бодлогуудыг бас хүчтэй шүүмжилж ирсэн хүн. За энэ ч утгаараа түүнийг хэрвээ ерөнхий сайдаар томиллоо гэхэд Монгол Ардын нам хөгжлийн бодлого төлөлтөө бас эргэн харах нэ гэсэн ийм мессежийг бол өгөхөр байна. За энэ ч утгаараа за түүнийг ерөнхий сайдад томилуулахгүй байхаа гэсэн бас ийм их улс төрийн хүрээнд бас таамаглаад байна. За дараагийн нэр нь яригдж байгаа хүн бол Монгол Ардын намын ерхий нарийн бичгийн дарга Янгогийн Содбаатар. За түүний хувьд мэдээж ерөнхийлөгч Хөрөлсөхийн одоо шадар хүн. Энэ ч утгаараа түүнийг бас ерхий сайдаар томилох болов уу гэсэн ийм таамаглалууд бол явж байна. За гэхдээ Янгогийн Содбаатарын хувьд жижигдэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийн асуудал хөндөгдөж байх үед эхнэрийнхээ Японы Андарван компаниар 1.2 тэрбум төгрөгийн зээлийг бол авч байсан ийм муу түүхтэй улс төрч. За энэ ч утгаараа за түүнийг Монгол Ардын намын дарга болоо цаашлаад ерхий сайдаар томилох үгүй гэдэг асуудал бас шүүмж дагуулах нэг сэдв болж байна. За мөн дараагийн яригдж байгаа хүн бол улсын хурлын дарга Асан Зандан Шатар. За түүний хувьд одоо ерөнхийлөгчийн хамаг газрын даргаар ажиллаж байгаа. За түүний хувьд өнгөрсөн 2024 оны сонгуулиар тойрогт нэр дэвшээд гарч чадаагүй. За энэ ч утгаараа тойрогт ард түмнийхээ саналыг авч чадаагүй улс төрчид Монгол Ардын намын дарга болоод засгийн газрын хувь заяаг атгуулах үгүй юу гэдэг нь бас л эргэлзээтэй сэдв болж байна. За мөн одоогийн засгийн газрын сангийн сайд Болдын Жавхлангийн нэр бас яригдж байгаа. За түүнийг ч гэсэн ухнагийн хөрөлсөх ерөнхийлөгч бас зүтгүүлж байна гэх мэдээлэл бол байна. За гэхдээ
энэ хоёр хүний хувьд ураг төрлийн холбоотой учраас хэрвээ Болдын жавхланг ерөнхий сайдаар томилсон тохиолдолд ураг төрлийн холбоо нь томоохон шүүмжил дагуулах, цаашлаад нам дотроос дэмжлэг авахгүй байх нэг юм нөхцөл бас харагдаж байна. За мэдээж ерөнхий сайд оюун эрдэнэ ажиллаа өгөх үү үгүй юу гэдгээс дараагийн хамтралын асуудал бас яригдана. За гэхдээ ерөнхий сайд оюун эрдэнэний зүгээс мөн ажиллаа өгөхгүйгээр ардчилсан намыг гаргаж оронд нь үндэсний эвсэл болоод эргэн зэрэг ногоон намуудад бас хамтарч ажиллах саналыг тавих болов гэсэн ийм таамаглалууд бол бий. За гэхдээ эргэн зэрэг ногоон намын дарга Батбаатарын зүгээс анханасаа хамтарсан засгийн газар байгуулах бүдүүн бүлгийг бол одоо эсэргүүцэж ирсэн. За тэр ч утгаараа засгийн газарт хамтрах санал тавилаа гэхэд хүлээж авахгүй гэдгийг бас илэрхийлж байгаа юм байна. Зарим үндэсний эвслийн дарга Номтой хоёрын хувьд засгийн газарт даварж ажиллах сонирхол байгаагаа бол өмнө нь илэрхийлж байсан. За тухайлх юм бол тодорхой ажлууд дээр надад даатгачгаа би хариуцч хийя гэдэг байдлаар асуудлуудад улс төрийн сэдвүүд дээр бол бас байр суурь илэрхийлж байсан удаатай. За ямар тач оюун эрдэнэний засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцрох уу эсвэл оюун эрдэнэ үйлдээд ардчилсан намыг өөр намтай солих уу гэдэг асуулт улс төрийн гол сэдэв болоод байна.